кино үзэлтэй орой мэндийг хүргэе. Independence Day буюу тусгаар тогтнолын өдрийн 2 дугаар ангийг хүргэж байна. Маш гоё сонирхолтой кино шүү. 1-р ангийг үзээгүй хүмүүс байх юм бол 1-р ангийг үзчихэд 2-р ангийг үзвэл илүү их гоё сонирхолтой байх болно шүү. За ингээд тухлан сууж таалан болгоно. Лайк болон subscribe-раа дараарай. 1996 онд анхны хар гаргийнханд довтсноос хойш яг 20 жилийн дараа дэлхийн ертөнц урд өмнө байгаагүй инх тайван байдалд байна. Үндэстнүүд өөр хоорондын зөрчлөө бүрмсэн орхиж усалдсан хар гаргийн хөлгүүдээс олсон эд ангуудаар дэлхийн сансрын хамгаалалт буюу EST хөтөлбөрийг бий болгосон. Тэд хар гаргийн технологиг уруу инженерчлэлийн аргаар судалж, дэлхийгээс гадуурх аюул занал хилээс сэрэмжлэх хүчирхэг системийг бий болгож чаджээ. EST-ийн төв байр нь алдарт 5 эр бүсэд байрлах бөгөөд сар ангараг санчир гаргийн сар болох радиар баазтай. Харин дэлхийчүүдийн мэдэхгүй нэгэн зүйл бол манай гаргийг ажиглаж буй хар гаргийнхан одоо ч байсаар байгаа бөгөөд хуучин ерөнхийлөгч Уитмар үүний талаар аимшигт муу зүйлсээр байдаг. Эдгээр зүүдэн түнд нэгэн хачин дүрс буюу дундуур нь шугам татсан тойргийг харуулдаг бөгөөд тэр үүнийг зурхаа ерөөсөө болж чаддаггүй нь хачирхалтай. Үүний зэрэгцээ сар дээрх баазад Жиг болон Чарли нар EST-ийн хамгаалалтын системд зориулж шиний дангуудыг чирч аврах том зэвсэг бүтээж байна. Тэр үед нууцлаг байдлаар ямар нэг зүйл буруу болж чирэгч хөлгүүд зэвсгийг босоогоор барьхаа болов. Командлагч Жан хүүгүүдэд яаралтай ухрахыг тушаадагч Жиг тушаалыг үл тоомсорлож өөрийн хөлгөө ашиглан зэвсгийг байранд нь буцаан түлхэж оруулдаг. Тэрээр хайлуулах хөтчийг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь хөлгийг гал олцоход хүргэж болцсохгүй Жиг энэ болохоос өмнө зэвсгийг байранд нь маш хурдан байрлуулж чаддаг. Баазда буцаж ирэхэд Жан түүнийг загнаж гаргасан алдааны төлөө Жигийг буруутгах нь тодорхойгүй хугацаагаар ажлаас нь түр чөлөөлдөг. 51 өр бүсэд генерал Адамсыг онцгой байдлын үед бааз руу дуудан ирүүлжээ. Учир нь тэдний 20 жилийн өмнө олзсон хар гаргийнхан өнөө хүртэл таталт өвчтэй байдалд байсан бол гинэт сэрж торхин дотор чичирч эхэлжээ. Адамс үүнийг EST-ийн захиралтай ярилцмаар байгаа ч тэр холбогдохгүй байна. Давид Африкт засгийн газраас томилогдсон холбоочин Флойдтай хамт байгаа нь тодорхой болжээ. Тэд Дайны Жанжин Амуту болон түүний босогч хүчнүүдтэй уулзна. Тэдний төв байр нь хар гаргийн ясаар хүрээлэгдсэн байдаг. Тэд Давидыг харахтаа дургуутсан ч байдал улам хурцдахаас өмнө Гидрэн оролцож Давид өөртөө нь хамт байгааг дайчдад амладаг. Гидрэн энд хэсэг хугацаанд ажиллаж хар гаргийнхантай оюун санааны холбоог судалж байсан бололтой. Гидрэн Давидыг 20 жилийн өмнө дэлхий дээр буусан цорын ганц хөлгийг үзүүлэхээр аваачжээ. Нутгийн иргэд энэ хөлгөөс гарсан хар гаргийнхантай 10 жил тулалдсан бөгөөд утуу 2 хоногийн өмнө хөлгийн гэрлүүд өөрсдөө ассныг тайлбарладаг. Мөн тэд газар дээр асар том нүх олж хар гаргийнхан гаргийн цөм хүртэл өрөмдөхийг оролцсон бөгөөд эхний дайны үед их хөлгийг дэлбэлэхэд зогсныг илрүүлдэг. Бүлэг хүмүүс хөлөг дотор орж компьютер нь Давидын таньж буй дохиог явуулж байгааг олж мэднэ. Энэ нь хэн нэгэн хариу өгсөн аль хэдийн тусламж дуудах дохио илгээсэн хэрэг байлаа. Сар дээр Жиг өөрийн найз охин Патрисиатай видео холбоогоор ярилцсан. Патрисиа бол Уитмарын охин юм. Патрисиа түнд удахгүй олон улсын ууламжлалын эскадрил сарны буланд айлчлах болно. Үүнд Жигийн хуучин найз Дилан багтах бөгөөд тэр хоёр хэдэн жилийн өмнө маргалдаж байсныг мэдэгдэнэ. Жиг нислэгийн туршилтын үеэр Диланыг алах шахсан тул Патрисиа Жигийг ийдэг байж энэ нь өөрийн буруу байсныг хүлээхийг хүсдэг. Маргааш нь эскадрил ирж Дилан анхны дайны баатар Стивений хойд хүү учраас бүгд түүнтэй уулзахдаа догдолж байв. Өдийн хоолны үеэр Жиг Дилантай уулзаж найрсаг байсны оронд түүнийг өөрөөс нь өдөөн хатгаж Дилан дахин замаар нь саад болж байна гэж хэлдэг. Энэ нь Дилан түүнийг цохиход хүргэж Жаны анхаарлыг татдаг. Жиг бурууга Дилан дээр өөрүүлж зүгээр л бүдэрсэн гэж хэлээд өрөөндөө буцаж ирэхдээ Чарльтай хитрхи хитрүүлснийг хүлээн зөвшөөрдөг. Дараа өдөр нь 51 өр бүсийн эмнэлэгт доктор Айзек нөхөр Бакин дээр очдог. Бакин бол эхний дайны үеэр комд орж унсан судалгааны захирал юм. Бакин гинэт сэрэхэд Айзек хэрэг өөрчлөгдсөнийг харах хүртлээр 20 жил өнгөрснийг мэдээгүй тул тэрээр маш их цочирддаг. Үүний зэрэгцээ Адамс Риа дээрх бааз бүрэн устгагдсан тухай мэдээ хүлээн авч тэд одоо улаан тохиолдолд орсон байдаг. Африкт Давид эцэст нь онцгой байдлын талаар мэдээлэл авдагч Гидрэн хаасайгүй байдаг дугуй хэлбэрийн зургуудад дүн шинжилгээ хийхээр шаналсаар байна. Утуу тэднийг өөрийн өрөөнд аваачиж түүний үзэл бодолд үндэслэн зурсан бүх зургаа үзүүлдэг бөгөөд хөлөг энэ тойргийг сэрээсэн юм. Тойрог нь ямар нэгэн төхөөрөмж шиг харагдах бөгөөд утуу хар гаргийн хэлний нэг хэсгийг тайлж чадсан байдаг.
Сар дээр хүн бүр агаар мандалд эргүүлэг үүсч байгааг анзаарч өмнө дэгдээж эхэлдэг. Энэ нь торхоо нүх болж хувирах ба түүнээс утгагийн үзэлт гардагтай төстэй бөмбөрцөг хэлбэрийн машин гарч ирдэг. Тэд ерөнхийлөгч Ламфорд руу мэдээлэл илгээдэг бөгөөд Давид энэ бөмбөрцөг нь сансрын хөлөг гэдгийг ойлгосон байдаг. Ламфорд тэд эхлээд довтлох хэрэгтэй гэж үздэг ч Давид энэ нь сүүлчийн довтлохооны хөлөгтэй ижил төрлийн хөлөг биш, өөр зорилготой өөр хар гарагийн расаас ирсэн байж болохыг онцолдог. Ламфорд эстийн зөвлөлд санал хураалт явуулахыг зөвшөөрч эхлээд цохих хувилбар ялдаг. Жамбаазын аврах том зэвсгийг идэвхжүүлж бөмбөрцгийг амархан буулгадаг. Давид судалгаанд зориулж гаргуулахыг хүсч Ламфорд эрдэмтдийн багийг илгээхийг зөвшөөрсөн ч Давид улс төрийн шалтгаанаар Вашингтон руу буцах ёстой бөгөөд энэ нь Давидыг уурлуулдаг. Ламфорд олон нийтэд дэлхийг 2 дахь халдлагаас хамгаалсан гэж зарладаг. Уйтмар үүнийг телевизээр харж эдгээр нь өмнөх хар гаргийнхан биш гэдгийг ойлгоод сандарч бүгдэд анхааруулах хэрэгтэй гэж боддог. Патрисия түүнийг тайвширч шинэ ерөнхийлөгчөд итгэх хэрэгтэй гэж үздэг. Уйтмар унтахыг зөвшөөрсөн ч Патрисия дараа нь шалгахад түүнийг олдоггүй. Үүний зэрэгцээ Жиг Давидын урам хугарлыг ойлгож туслахыг хүсдэг. Тэр Жаныг тойруулан Африкт нисдэг хөлгийг хулгайлж тэндээс Давид, Флод, Уту, Китрин нарыг аваад явдаг. Хуучин их хөлгийн балгас дундуур үүмэнтэй аялал хийсний эцэст тэд бөмбөрцгийг олж Жиг Давид үүнийг гаргуулахаар бэлддэг. Дэлхий дээр Анну эхний дайны ялалтын ойд зориулсан баяр ёслолыг зохион байгуулж байна. Уйтмар Ламфордын үгийг тасалж бүгдэд анхааруулах гэж оролдсон ч тэр мөчид толгойн өвдөж ухаан алддаг. Эмнэлгийн өрөөнд Оакин хананд томьёо зурж байгаад гинэт ижил өвдөлтийг мэдэрч утуу мөн адил мэдрэмжийг мэдэрдэг. Сар дээр хүмүүс шинэ хар гарагийн их хөлөг ирж гадаргууд маш ойртож буйг хараад цочирддаг. Чарл хөлгийн удирдлагыг гартаа авах гэж яарч Жиг Давид нарыг бут цохиулахаас өмнө авч явдаг. Адамс дэлхий дээр тохиолдол хүлээн авч баяр ёслолыг цуцалдаг бол Жиг хөлгийн удирдлагыг өөртөө авахын тулд Чарл роботгаар ашиглан бөмбөрцгийг авч чадна. Хид хідэн оролдлого хийсний эцэст амжилттай болсон ч явхад бэлэн болоход их хөлөг өөрийн гэсэн таталцалтай болохыг олж мэдээд хөлгийг өөр тийш татаж эхэлдэг. Жан нисгэгчдийг илгээж авраг зэвсгийг идэвхжүүлсэн ч цумаа алдаж нисгэгчд буцах хэрэгтэй болдог. Их хөлөг хариуг аллаж зэвсгийг устгадаг тул Жан хөлөг хід ойртож сарны ихэнх хэсгийг түүний дотор баазыг устгахаас өмнө бүгдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаадаг. Тойрог замын хамгаалалтын системийг идэвхжүүлсэн ч их хөлөг буудахаас өмнө бүх хиймэл дагуулуудыг устгадаг. Хэдэн минутын дараа их хөлөг дэлхийг цохиж Жигийн хөлгийг өөртөө татан авч явдаг. Ойртох нь хид хідэн хотын сүрлийг үүсгэж хөлгийн таталцал хүмүүс барилгуудыг өргөж эхэлдэг. Давид тэд хойд Атлантын далайд буухыг хүсч байгааг ойлгож Жиг хог хаягдлаар цохиулахгүй тулд галзуу маневр хийж эхэлдэг. Ламфорд бүх эргийн хотуудыг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан ч зарим зав цагтаа мэдээ хүлээж авдаггүй. Давидын аав Юлиус даруулж явахдаа хөлөг ирж буйг хардаг. Тэрээр Давид руу залгаж энэ хөлөг сүүлчийнхээс хамаагүй том гэж хэлсэн ч их хөлөг газардахад Юлиус өөр зав мөргснөөр дуудлага тасардаг. Шилдэг нисгэгчид хамгаалалтад туслахаар сарнаас ирсэн ч дэлэн цагтаа ирээгүй бөгөөд ээж нь эмнэлгийн байранд явхаасаа өмнө эмэгтэй нялх хүүхдийг зүгтахад тусалж байхыг харахад хүрдэг. Уйтмар Патрисия нар 51 өр бүсэд Адамстай уулзаж Оакин өрөөнөөсөө зүгтэж тэдний уулзалтад нэгддэг. Торон дах хар гаргийнхан галзуурсан байх ба Оакин тэд баярлаж байна гэж боддог бол Давид бусад нь ирдэг. Уйтмар битүүмжилсэн өрөөнд нууцаар орж харилцаа холбоо тогтоохын тулд нэг хар гаргийнхныг чөлөөлдөг. Хар гаргийнхан тэмдрүүлээ ашиглан Уйтмарыг барьж түүгээр дамжуулан тэр ирсэн гэж хэлдэг. Тэр бол бүгд гэж хэлдэг. Китрин дугуй тэмдгийг хар гаргийнханд үзүүлж энэ нь юу гэсэн үг болохыг асуухад энэ нь хар гаргийнхныг уурлуулдаг. Цэргүүд уурсан нь Уйтмарыг алах гэж байгааг ойлгоод түүнийг зогсоохын тулд хар гаргийнхныг буудаж эхэлдэг. Сумнууд тийм ч их нөлөөлөхгүй ч утуу оролцож ирмэг зэвсгээ ашиглан хар гаргийнхныг довтолдог. Энэ том биеийн зөвхөн хуйг байсан бөгөөд эвдэрсний дараа жинхэнэ жижиг хар гаргийнхан гарч ирснийг утуу тэр дор нь алдаг. Үүний зэрэгцээ эрэг дээр дөнгөж эцэг ихээ алдсан ах дүү бүлэг машинаар зүгтэж балгас дундаас хорогдох газар олох гэж оролдож байна. Тэд Юлиусийн сүрсэн завийг олж дотор нь ухаангүй хүнийг олдог. Тэр амьд байгааг баталж түүнийг дагуулan авч явдаг. 51 өр бүсийн баг их хөлгийг сканерцнаар Давид тэр бол бүгд гэдэг нь хар гаргийнхан том сүрэг бөгөөд тэдний агуу хатан дөнгөж ирсэн гэдгийг ойлгоход тусалдаг.
Давид эхний дайны үед их хөлгийг устгаснаар ялсан нь тэр үед хөлөг дотор өөр хатан байсан гэсэн үг гэдгийг онцолдог. Энэ нь тэд энэ хамаагүй илүү хүчрхэг хөлгийг устгах шаардлагагүй, зөвхөн хатныг л алах хэрэгтэй гэсэн үг юм. Ламфорд хатныг олох эрхэлсэн даалгаврыг зөвшөөрч бүх нисгэгчид бэлддэг. Дронууд хамгаалалтын бамбайг идэвхгүй болгохын тулд төрүүлж нисэх бөгөөд дараа нь нисгэгчид хүрээг нэвтлэн хатныг алах хүйтэн хайлуулалтын цөмийн цэнэгт хөтөлбөрийг буудах бөмбөгтөвчдөд хамгаалалт болж өгнө. Нисгэгчид их хөлөгт ойртоход тэр даруй хамгаалалтаа нээдэг. Онгоцууд эргэн тойрон нисч хамгаалалтын байр сууриа хадгалахын тулд чадах бүхнээ хийдэг ч хөлөг хүнд хамгаалагдсан. Хоёр бөмбөгтөвч онгоцоо алдсны дараа оройд хүрэх боломжгүй байдаг. Жиг хөлөг дотор орох нь тэдний цорын ганц боломж гэдгийг онцолдог. Дилэн энэ нь аюултайж цорын ганц арга зам гэдэгтээ санал нэгддэг тул Адамс тэднийг явахыг зөвшөөрч бусдад хамгаалалт болгохыг тушаадаг. Онгоцууд дотор ороход бүхэл бүтэн экосистем байгааг хараад цочирддаг. Тэр мөчид уйтмар сэрж Патрисиад хатан тэднийг ирж буйг мэдэж байгааг хэлдэг. Патрисиа Адамс руу яарч энэ бол өрх гэж мэдэгддэг ч хитрхи оройтсон байдаг. Хатан бүх онгоцыг идэвхгүй болгох тусгай долгион явуулдаг. Нисгэгчид үхэл рүүгээ унаж эхэлсэн ч даалгавраа биелүүлэхийн тулд бөмбөгүүдээ гаргасаар байдаг. Харамсалтай нь дэлбэрэлт хатанд хүрдэггүй. Учир нь тэр эрчим хүчний талбараар хүрээлэгдсэн байдаг. Гинэт хайр гарагийн системээс хоёр дахь долгион ирэх бөгөөд энэ нь маш том тул бүх хиймэл дагуулыг идэвхгүй болгодог. Дараа нь их хөлөг энэ боломжийг ашиглан бункер руу довтолж доторх бүгдийг түүний дотор Ламфордыг алдаг. Хэдхэн минутын дараа цэргийн удирдагчид 51 өр бүсэд ирж Адамсыг Анувын шинэ ерөнхийлөгчөөр томилдог. Китрэн Макины зургийг утад үзүүлэхэд тэр заримыг нь орчуулж чаддаг. Галактик хоорондын дайн дэлхийд хүрэхээс өмнө дайсныг зогсоох тухай дурдсан байдаг. Энэ нь утга бөмбөрцөг холбоотон байхыг хүсч байна гэдгийг ойлгоход хүргэдэг. Учир нь хайр гаргийнх нь тэдний дайсан юм. Их хөлөг дотор Жиг, Дилэн болон бусад нисгэгчид уналтаас амьд гарч чадсан тул одоо баригдахаас зайлсхийхийн тулд экосистемд нуугдах хэрэгтэй болдог. Баазад Окин тусгай лазераар капсулыг онгойлгож бөмбөрцгийг сканердсан ч ямар ч дохио илрүүлж чаддаггүй. Флойд сонирч зангаар бөмбөрцөгт хүрэхэд гүлгэр гадаргуу түүний гараа шингээж эхэлдэг. Хэдэн секундын дараа бөмбөрцөг идэвхжиж Флойдыг сулаад Флойдын оюун ухаанаас сурсан ангилаар харилцаж эхэлдэг. Яг тэр үед хатан өөрийн системд дохио хүлээн авч том хуйг өмсгөөр шийддэг. Бөмбөрцөг хүмүүст анхааруулах гэж ирсэн боловч хүмүүс асуулт асуухгүйгээр довтлсныг тайлбарлаж эхэлдэг. Спарсийн төрөл зүйл өмнө нь довтолч буй хайр гаргийнхны эсрэг тулалдаж байсан. Тэд их хөлгүүдийг хураах хөлгүүд гэж нэрлэдэг. Учир нь тэд гаргаас гараг руу явж цөмийг төрж болгон ашиглахын тулд хурааж авдаг. Энэ бөмбөрцөг нь өөрийн гарагийн сүүлчийн амьд үлдэгч бөгөөд түүний систем нь дээд технологийн түлхүүрийг агуулдаг. Харамсалтай нь одоо бөмбөрцөг идэвхжсэн тул хатан үнийг мөрдөх боломжтой болсон. Давид хатныг өргөтөж болохыг онцолдог. Окин Давид нар жинхэнэ бөмбөрцгийг нууж түүний цацрагийн дохиог хуурамчаар гаргаж чадна гэж бодож байгаа тул хатан тэр дохиог дагаж өрх рүү орох болно. Тэдэнд зөвхөн хатныг мөрдөх арга хэрэгтэй бөгөөд Адамс анхны дайны үеийн радарын ачааны машин байгааг илчилдэг. Адамс Давид нар үлдсэн цөөн нисгэгчдтэй ярилцаж хэн нэгэн бөмбөгүүдийг гараар дэлбэлэхээр нисэх ёстой бөгөөд энэ нь тухайн нисгэгч амьд гарахгүй гэсэн үг гэдгийг тайлбарладаг. Патрисиа сайн дураараа явах гэсэн ч уйтмар оролцож даалгаврыг хүлээн авдаг. Үүний зэрэгцээ юлөөс сэрж ах トゥ нарыг 51 өр бүс рүү аваачихыг ятгадаг. Тэд шатхуун түгээх станцад зогсоход хүүхдүүдээр дүүрэн сургуулийн автобус олдог. Юлөөс удирдлагыг авч бүх хүүхдүүдтэй хамт автобусаа 51 өр бүс рүү жолоодож эхэлдэг. Нөгөө хөлөг дотор нисгэгчид хайр гаргийнхны ангарыг олдог. Жиг төрүүлж хайр гаргийнхныг доромжилж шалан дээр шийсэн ч найзууд нь онгоц хулгайлж байх хооронд тэдний анхаарлыг сарниулдаг. Хайр гаргийнхан гал нийдэгч Жигийг онохоос өмнө нисгэгчид онгоцоор хөөрч Жигийг авч явдаг. Жиг олон жилийн өмнө Диланыг алах шахсандаа уучлалт гуйдаг. Хэдэн хурц мөчүүдийн дараа нисгэгчид хаалга хаагдахаас өмнө хурц цугтаж чаддаг. Баазад байгаа бүгд довтлогоонд бэлддэг. Патрисиа автагаа хамт нисгээр шийддэг. Тэр мөчид юлөөс хүүхдүүдтэй хамт автобусаар ирж хатан өөрийн цэрэгтэй хамт ирдэг.
хуурамч дохойг ашиглан хатныг өрхөнд оруулж буйдмар хатан хөлөгт орж бөмбөгүүдийг дэлбэлдэг. Кино таалагдж байгаа бол лайк, subscribe дараарай. Мөн сэтгэл бичиж болно шүү. Дараа бүр их гой гой кинонууд оруулах болно. За, окей. Хэсэг хугацаанд баг ялсан гэж итгэсэн ч удаа арилахад хатан амьд байгаа нь илэрдэг. Учир нь тэр өөрийн эрчим хүчний бамбаагаар өөрийгөө хамгаалсан байдаг. Давид Юлиус хүүхдүүдтэй хамт автобусанд суугаад хатан тэднийг хөөж эхлэхэд тэд жолоодох боломжтой болдог. Патрисия хатан довтлох шаардлагатай болоход бамбаагаа хэдхэн секунд буулгадаг болохыг ойлгодог. Тэр энэ боломжийг ашиглан сул талыг нь буудаж бамбааг устгаж орхидог. Хатан түүний онгоц руу довтлон хариу үйлдэл хийж Патрисия шүхрээр цугтдаг. Дараа нь Дилан болон бусад нь иргэн ирж өөрсдийн технологиор хатныг довтолдог. Баазын дотор хар гаргийнхан бөмбөрцгийг олж Бакин айзек нарын хамгаалалтад байдаг. Тулалдааны үеэр нэг хар гаргийнхан айзек цохилт өгч чаддаг бол утуу Флойд нар хар гаргийнхныг устгадаг. Бакин нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэн. Хатан бааз дээр ирж бөмбөрцөг рүү нэвтрэхийн тулд дээвэр дээр тогшиж эхэлдэг. Жик онгоцны бамбайг ашиглан галт хар салхи үүсгэх санаа гаргадаг. Хатан эцэст нь бааз руу довтолж бөмбөрцгийг шүүрэн авахд нисгэгчид онгоцны удирдлагыг эргүүлэн авч түүн рүү гал нээдэг. Хатан ухрах гэж оролцсон ч Давид яг цагтаа буцаж ирээд хатан унаж эцэст нь ухаж тэр явцад бөмбөрцгийг чөлөөлдөг. Анхны дайны үеийн адил хатны үхэл өрөмдлөг болон бүх хар гаргийн хөлгүүдийг шууд зогсоож газарт нурдаг. Дэлхийд даяар хүмүүс ялалтыг тэмдэглэж их хөлөг хөдөлж Бакин бөмбөрцөг аюулгүй байгааг баталдаг. Давид дэлхийн өөрний довтлогыг тэсвэрлэхгүй гэж санаа зовж байгаа ч Бакин түнд бөмбөрцөг нь хамгаалах гараг дээр сургалтын хөтөлбөртэй тул хүн төрөлхтний дараагийн алхам бол галактик хоорондын дайнд нэгдэж бусад ертөнцийг аврах явдал гэдгийг сануулдаг. Кино таалагдсан уу? Гайхалтай байгааз. Манайхан лайк болон subscribe дараарай. За, сайхан амарцгаагаар. Түр бай.